Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг энэрэнгүй бидний Бурхан Аав минь, Бурхан танаас холдон гим нүгэл дунд амьдарч байсан биднийг өрөвдөж хайрлаж, бид Бурхан таныг мэдэхгүй байх үед эзэн Есүс бидний өмнөөс өгөж, урсгасан үнэтэй цусаараа бидний гим нүглийг мөнхөд угааж, цаашид хараал болон шүүлтийг авахгүй болгосон тэр агуу нэгүсэлд талархаж байна. Бид бүгдд тэр Бурханы хайрыг ухааруулж, мөнх ам болон найдварыг олж авахад эзэн та тусалсанд баярлалаа. Энэ цагт эзний үнэт цусаар залхигдсан бид бүгд эзний өмнө хамтдаа цуглан, хамтдаа эзний тэр агуу нэгүсэл болон хайрыг магтаж, үгнээс тань суралцаж, биднийг нөхөрлүүлж байгаа нэгүсэлд баярлалаа. Энэ цагт ч эзэн та бидний дотор байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн тус бүрийг та ажиглан хараад, Бурхан та инэрлийн мутраараа хүн тус бүрийн сүнсийг түшин тулж, бидэнд илчлэхийг хүссэн тэр бялхам их нэгүсэл болон үнний үгээрээ бид бүгдийг илүү бүрэн төгс болгож өгөөсөө гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Орон даяар байгаа чуулган, дэлхийн олон чуулганууд хэцүү байдалд дундаж, итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүс дотор эзэн та хамт ажиллаж, одоо хүртэл төөрсөн байгаа олон сүнснүүдэд сайн мэдээг тарааж, олон сүнсийг авралт хүргэх Бурханы ажлыг хийхэд та туслаарай. Эзэн таны дахин ирэх өдрөд энд ойрхон болсон энэ төгсгөлийн үед бид энэ ертөнцийн хоосон зүйл сэтгэлээ алдахгүй байж, сэргэг байж, эзний алдрын төлөө дахин ирэх эзнийг хүлээж авах тэр итгэлийг бид нар бэлдэж чадхад та бидний хүн тус бүрийг илүү ихээр шинчилж, бүрэн төгс болгож, босгон байгуулж өгөөсөө гэж чин сэтгэлээсээ залбирч байна. Цаг үед нь хэрэгтэй үгийг бидэнд өгч, бидний явах замыг заадаг эзэн минь, энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, Бурханы ариун хүсэл бидний хэрхэн үйлдэх ёстойг ухааруулж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуудуулнаа.
За Библиэс хайж олцгоё. 1-р Иохан ном 4-ийн 1-р Иохан 4-ийн 9-өөс харцгаая. 1-р Иохан 4-ийн 9-өөс 12 хүртэл. За би уншия. 1-р Иохан 4-ийн 9-өөс. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн үүндэл хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Хинч хизээч Бурханыг хараагүй. Хэрв бид бие биеэ хайрлавал Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. За энэ хүртэл байна. За 16 дугаар ишлэлийг хамтдаа уншия. Биднийг хайрладаг Бурханы хайрыг бид мэдж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байх чинь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. За. Энэ 1-р Иохан ном нь Есүсийн 12 шавийн нэг болох хамгийн наш залуу байсан шавь нь Илч Иохан байсан. Өөрийгөө заагаад хэлэхдээ Есүсийн хайртай шавь гэж илэрхийлсэн байдаг. Есүсийн хамгийн ихээр хайрладаг байсан тийм шавь нь за бас хэн хүнээс илүү Есүсийг хамгийн ихээр хайрлаж их ойроос дагдаг байсан тэр шавь нь Илч Иохан байгаа. Энэ нийт Библи дундаас Иохан ном бол Есүсийг хамгийн дэлгэрэнгүй гэрчилдэг үг гэж хэлж болно. Тиймээс Иохан ном бол Есүсийг Бурханы хүү Христ гэдгийг гэрчилж мөн хамтаа болгохын тулд бичигдсэн үг гэдэг. За тэгээд 1, 2, 3 дугаар Иохан ном нь Есүсийг хайрладаг хүмүүс яах ёстой тухай хэлсэн байдаг. Есүс загалмай дээр цовдлогдоод 6 цагийн турш тэр их зовлон авч байх үед Есүсийн шавнар хэд хэдэн дэшээ тархсан. Энэ Илч Иохан харин загалмайн доор түүний их Мариатай хамт байж байсан. Есүс хэлэхдээ Илч Иоханд хандаад энэ хүн чиний их за хэнийг хэлсэн бэ гэвэл Мариаг хэлсэн байна. Загалмайн доор шин хүний холбойг, хүний харилцааг бий болгож өгсөн байна. Энэ хүн чиний их эмэгтэй харагтун, энэ хүн таны хүү гэсэн. Илч Иохныг хараад таны хүү гэж хэлж байна. Тэр үеэс ахуулан Илч Иохан Мариаг гэртээ авчирсан гэж байгаа. Илч Иохан нь урт хугацааны турш Эфес чуулганы пастраар чуулган хариуцаж байсан. Мариач гэсэндээ түүний дэргэд байсан гэж бодож байна. Тэгээд илчлэл ном бол Библийн хамгийн сүүлчийн Библийн үг түүний хажуугаараас Есүсийн дахин ирэлтийн талаар тэгээд мөн Христэд итгэгч хүний найдварын талаар энэ дэлхийн төгсгөлд болох үйл явдлуудын талаар маш дэлгэрэнгүй бичсэн үг бол илчлэл ном байгаа. Тиймээс Илч Иохан нь Иохан ном 1, 2, 3 дугаар Иохан тэгээд илчлэл гээд 5 номыг бичсэн. Шавнарын дундаас хамгийн урт насалсан шав байгаа. Патмон арал дээр цөллөгт амьдарч байхдаа
Тэгээд амьдралаа тэнд дуусгасан их онцгой шав байгаа. Эзний хайрыг хамгийн ихээр хүртсэн шав мөн эзнийг хамгийн ихээр хайрладаг. Тиймээс эзний хайрын талаар хамгийн олон үгийг бичсэн ном бол энэ 1-р Иохан ном байгаа. Сая уншсан ишлэл дээрээс харах юм бол Бурхны хайрын талаар Бурхны хайр яаж харагдсан, за тэр хайрыг хүртсэн хүмүүс яах ёстой вэ гэдэг талаар дэлгэрэнгүй бичсэн үг байгаа. Тиймээс өнөөдрийн сургаалын сэдвийг эзний хайрыг хэрэгжүүлцгээе гэсэн сэдвээр үг орох гэж байна. Аврагдсан хүн өөр үгээр бол эзний хайрыг хүртсэн хүн байгаа. Аврагдсан хүний амьдрал бол эзнийг хайрладаг амьдрал байна. Эзэн тайртай учраас Бурхны үгэнд дуулууртай байж, эзэн тайртай учраас эзний төлөө амьдарч, эзэн тайртай учраас ахан дүүсээ хайрлаж, эзэн тайртай учраас энэ ертөнцөөс тусгаарлагдсан тийм амьдралаар амьдардаг хүмүүс байна. Тэгэхээр өнөөдөр тэр эзний хайрыг хүртсэн хүмүүс хайрын дотор хэрхэн амьдрах ёстой талаар үгнээс хэлж өгөх гэж байна. 1-р Иохан 4:16-г харах юм бол Бурхан бол хайр мөн тийм үг байгаа. Бурхан хайраар дүүрэн гээгүй. Харин Бурхан бол өөрөө тэр чигтээ хайр байна. Тиймээс God is love гэдэг үгтэй Бурхан бол хайр. Тэр Бурханы хайрын талаар хамгийн их дэлгэрэнгүй тайлбарлсан үг байна. За гэтэл энэ хайр гэж байгаа үг нь грек хэлээр бол эцэг их үр хүүхдийн хоорондын хайр, мөн ах дүүсийн хоорондын хайр, эремийн хайр, за бас Бурхны хайр бас тусдаа ялгаатай байгаа. Бурхны хайрыг бол агапе хайр гэж хэлдэг байгаа. Агапе. Энэ Бурхны хайр нь онцгой хайр байна. Түүлийн хайр. За тэгээд ариун хайр, мөнхийн хайр, болцолгүй хайр. Энэ агапе хайраар биднийг хайрладаг гэж хэлсэн байна. Бурхны биднийг хайрладаг хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн гэсэн. Тиймээс 1-р Иохан номоор зогсохгүй энэ хайрын талаар хамгийн их үгийг хэлсэн үг бол энэ ном байна. 9-р ишлэлийг дахиад би уншийе. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм аа. Бурханы хайр ингэж илчлэгдсэн гэж байна. Хинч хизээч Бурханыг хараагүй гэж хэлсэн байдаг. Хуучин гэрээний үед Израиль үндэснээр дамжуулан Бурханы хүч чадал, Бурханы гайхамшиг, за Израилийн ард түмнийг аварсан тэр түүх гардаг. Гэвч Израилийн ард түмнүүдийн дундаас Бурханыг харсан хүн нэг ч байхгүй. Мөн Есүсийг энэ дэлхий дээр ирсний дараа Бурхан хүний сүнсийг аврах ажлыг хийсэн ч Бурханыг харсан хүн байхгүй. Тиймээс Есүсийн шав Филипп Есүсээс бидэнд Бурхан эцгээ харуулаач гэж хэлдэг. Тэр үед Есүс намайг харсан хүн нь эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ гэсэн. Тиймээс Иохан 1-дээрээс харах юм бол хинч Бурханыг хараагүй, харин эцгийн өвөрдөх цор ганц төрөгч болох Бурхан нь л түүнийг таниулсан юм аа гэж байгаа. Тэгэхээр харагдахгүй Бурхан хүний дүр төрхөөр ирсэн нь Есүс байгаа. Есүсээр дамжуулан Бурхан үгээ айлдаж, Бурхан өөрийн хайрыг харуулж, бас Бурхан өөрийгөө ямар нэгэн бэ гэдгийг таниулсан байдаг. Бурханы хүч чадал нь ч бас Есүсээр дамжуулан харагдсан. Тиймээс Есүс бол Бурханыг илчилж харуулахын тулд ирсэн байна. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм аа гэсэн. Ялангуяа Бурханы хайр
Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд гэсэн байгаа. Цорын ганц хүүгээ илгээсэн зорилго нь гим нүгэл болон алдаа зөрчлөөс олж үхсэн байсан бидний сүнсийг аварч мөнх амийг өгч мөнхийн бурхны хаанчлалд аваачихын тулд үүний төлөө бурхан өөрийн цорын ганц хүүг илгээсэн гэж хэлж байгаа. 9-р ишлэлийг харах юм бол 9-ыг дахиад уншийе. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр бурхны хайр бидэнд илчлэгдсэн юм аа. Цорын ганц хүүгээ илгээсэн нь биднийг амьд байлгахын тулд, яагаад бид үхсэн байсан учраас бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн бүхий л хүмүүс Адам гэх нэг хүний дотор бүгд гим нүгэлд унсан. Төрлөхөөс бурхантай ямар ч харилцаа холбоогүй болж гим нүгэл дунд төрж гим нүгэл дунд амьдарж байгаад бурхны шүүлт болон сүрлийг хүртэх байсан. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн эдгээр сүнснүүд сүрхгүй харин мөн хамтай болоосоо гэсэндээ биднийг амьд байлгахын тулд өөрийнхөө цорын ганц хүүг хүний дүрээр илгээсэн гэсэн үг байна. Биднийг амьд байлгахын тулд тэр бурхны хайр харагдаж бурхан биднийг аврахын тулд хийсэн бүхий л ажил нь бурхны нэгүсэл гэж хэлж байгаа хан. Бурхны хайр болон нэгүслийг ухаарад итгэх юм бол аврагддаг. Тиймээс Ефес 2-ын 4-өөс харах юм бол биднийг хайрлсан агуу хайраараа өршөөлөөр баян бурхан маань алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон юм аа. Та нар нэгүслэр аврагдсан билээ гэсэн. Өршөөлөөр баян бурхан. Өршөөл гэж байгаа нь өрөвдөхийг хэлж байгаа. Хичнээн гим нүгэл их байсан ч өршөөж байгаа тохиолдолд бол болцол гэж байхгүй. Хүн бурхнаас холдон хүнд ирч янз янзын гим нүгэл хийгээд хором үйлсээсээ болж бурхантай дайсан болсон байсан. Гэвч бурхан тэр хүнийг хаялгүйгээр өршөөлөөр баян өрөвдсөн тэр бурхан биднийг хайрлсан хайрлсан агуу хайраараа алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон. Бурхны нэгүслийг ухаарч итгэх юм бол авралт хүрдэг. Та нар нэгүслэр аврагдсан билээ гэсэн. Тиймээс Ефес 2-ын 1 дээр та нар алдаа зөрчил гим нүгэл дотроо өгсөн байсан гэсэн. Бидний сүнсийг мөнхийн сүрлээс аврахын тулд бурхны хаанчлалд аваачихын тулд Есүс энэ ертөнцийн дээр ирсэн гэсэн байгаа. Бид бурхныг хайрлсан бус 10 дугаар ишлэл дээр харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн. Бид бүхэн бурхнаас холдон хүн дээр гим нүгэл дотор тэгээд сатааны иргэшил дор амьдарч байсан. Яаж бурхныг хайрлаж чадах вүлээ? Бид бурхныг хайрлсан биш ээ. Бурхны үзэн яддаг бүхий л гим нүгэл дотор амьдарч Колосай 1 дээрээс харах юм бол ёрийн үйлсийг үйлдэж хөндөрсөн бөгөөд дайсгансан сэтгэлтэй байсан гэсэн. Хүн гим нүгэл хийх юм бол тэр гим нүгэл нь бурхныг эсэргүүцдэг зүйл байна. Бурхантай дайсан болсон байсан. Ингэж дайсан байхад Христ бидний төлөө үгснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ. Ингэж хэлсэн. Бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн. Эвлэрүүлэл гэж байгаа үг нь өстөн дайсан болсон хоёр хүнийг эвлэрүүлэхийг хэлж байгаа. Гим нүглээсээ болж бурхан болон хүн өстөн дайсан болсон байсан. Ерөөсөө цэвэр хүний талаас л бурхны үгэнд дуулуургүй байж бурхныг эсэргүүцсэн учраас бурхны тал зогсох ёстой хүн бурхны өстөн дайсан бузар сүнсэнд харьяалагдаж байсан. Гэтэл өстөн дайсан байтал Есүс энэ газар дээр ирж нүгэлтнүүдийн хүртэх байсан хараал шүүлтийг өмнөөс нь хүртэж бурхантай эвлэрүүлэх ажлыг гүйцээсэн.
эвлэрүүлэл болгон хүүгээ илгээсэн гэсэн тийм ээ. Бидний нүглийн улмаас эвлэрүүлэл болгохоор тиймээс Есүс загалмай дөрвөж өгснөөр Бурхантай өстөн дайсан байсан харилцаа үгүй болсон, эвлэрсэн байна. Тэгээ 11 дээрээс харах юм бол хайртууд минь Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Хайртууд минь энд Бурханы хайрыг ухаарад аврагдсан хүмүүст хэлж байгаа үг бахан. Их халуун дотн илэрхийлэмж байгааз хайртууд минь эзний хайрыг хамгийн их ухаарсан Илч Иохан аврагдсан итгэгчдэд хандан хайртууд минь гэж хэлж байгаа. Бурхан биднийг ийхүү хайрлсан бол ийхүү Иохан 3:16-г харах юм бол Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас үнэхээр хэр их вэ? Цорын ганц хүүгээ өгсөн. Бурханд өөрт нь ганцхан байсан. Бурхантай эрх тэгш Бурханы цорын ганц хүү. Тэр нэгэн энэ ертөнц дээр ирж гим нүгэлтнүүдийн гим нүглийг оронд нь үүрч Бурханы шүүлт болон хараал тэр бүх төлөөсийг өмнөөс нь төлж өгсөн. Тиймээс Бурхан биднийг ийхүү хайрлсан. Үнэхээр их өөрийн цорын ганц хүүг бидний төлөө үхэл хүртэл тушаах хэмжээнд. За хүн байна. Өөрийн хамгийн хайрладаг цорын ганц хүүтэй байлаа. Гэтэл өөрт нь бас нэгэн өстөн дайсан хормоо хүн байсан байна. За тэр өстөн дайсан нөгөө нь өвчүүл өөрт нь сайхан. Гэтэл тэр өстөн дайсныгаа аврах гээд өөрийн цорын ганц хүүг өмнөөс нь нөхүүлвэл түүнээс илүү агуу хайр байхгүй бах тийм ээ. Ийхүү хайрлсан гэж байгаа нь цорын ганц хүүгээ өгсөн. Яагаад? Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөн хамтаа болноо. Бурхны цорын ганц хүү бидний төлөө үхэж бидний гим нүглийг зольж өгсөн нь үүнд итгэдэг хэн ч мөхөх гэмтэн цаашид шүүлт болон хараалыг авахгүй болж мөн хамтаа болгохын тулд бахна. Сүрх ёстой гэмтэн тийм хүнийг авраад мөн хамтаа болгох нь хүн тандсан Бурхны хайр байсан. Тиймээс хайртууд минь Бурхан биднийг ийхүү хайрлсан. Аврагдсан хүнд хэлж байгаа үг бахан. Бид бүхэн Бурхны хайрыг ухаарсан тийм ээ. Аврагдах үедээ тэр Бурхны агуу гайхалтай нэгүслийг ухаарсан. Нэг хүн бүх хүний төлөө өгсөн. Есүс загалмай дээр 6 цагийн турш зовж тарчилж сүулт нь гүйцэлдлээ гэж хэлээд нас барсан. Юу гүйцээсэн бэ тэр? Еврей 9:12 дээр мөнхийн золилтыг гүйцээсэн гэж байгаа. Бидний гим нүглийг мөнхөд уучлах. Тэгээд 3 хоногийн дараа үхлийн иргэшээлийг ялж дахин амьснараа Есүс өөрийгөө Бурхны хүү гэдгээ мөн Христ гэдгээ нотолсон бахнэ. Христ гэж байгаа үг нь еврей хэлээр бол Месиа. Манайхаар бол аврагч эзэн гэсэн утгатай. Есүс аврагч эзэн гэдгээ Есүс өөрөө дахин амьснараа итгэж болох тэр нотлогоог үзүүлсэн байна. Одоо аврагдсан хүнд Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Одоо аврагдсан хүний хийх зүйл нь юу вэ? Бид ч бие биеэ хайрлах учиртай. Мэдээжийн зүйл гэж хэлж байгаа хан аврагдсан хүмүүс Бурхны хайрыг ухаарсан учраас мөн хэн болон Бурхны хаанчлалд орох тэр баталгаатай найдварыг олж авсан учраас Бурхны хайрыг ухаарсан хүний хийх ёстой зүйл хамгийн чухал зүйл нь тэр хайрыг ухаарсан хүмүүс бие биеэ хайрлах гэж хэлж байгаа хан. Бид ч бие биеэ хайрлах учиртай гэсэн тийм ээ. Хинч хизээч Бурхныг хараагүй. Хинч Бурхныг харж байгаагүй ч хэр бид бие биеэ хайрлвал Бурхан бидний дотор байж. За энэ үг ямар гайхалтай үг байна вэ?
Бид бие биеэ хайрлах юм бол Бурхан бидний дотор байна. Харагдахгүй дэр Бурхан бие биеэ хайрлаж байгаа хүмүүсийн дунд байх болно. Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно. Аврагдсан итгэгчид энэ сүрэг дотор Бурханы хайр бүрэн төгс болж биелэгддэг гэж байгаа нь. Бидний хүн тус бүр хувь хувьдаа энэ хайрыг ухаарсан байгаа нь төгс бус зүйл байна. Тийм ээ? Одоо бидний дотор махан биеийн хүсэлж байгаа. Бурханы таалахгүй тийм зүйлс ч бас үлдсэн байдаг. Гэтэл бид нар бие биеэ хайрлах үед Бурханы хайр бидний дотор аажмаар төгсөрдөг байна. Төгсөрдөг. Хүн ганцаараа за энэ хайрлах гэж байгаа үг нь нэг томоор энэ үгийг бичиж наачгаад л за хайр их гоё үг шүү. За хайрлах ёстой шүү. Гэт ингээд ганцаараа юу хайрлах уу? Чадахгүй. Хайр гэж байгаа нь хайрлах хүмүүс бас байх ёстой байна. Тэгж байж энэ аажмаар хайр илүү төгсөрч явдаг байна. Хүн хоорондын хайрч бас за нэг эрэхтэй нэг эмэгтэй за өөр хүн боловч нэг нэгэндээ хайртай болсноор гэрэлдэг. Хайрлах гэж аль талдаа хичээж хайрыг хэрэгжүүлэх гэж тэгдэг тийм ээ. Ингэж хайр аажмаар за муудсан ч сайдсан чамдтаа гэдэг үстэй. Бие ойлгож нэг нэгэндээ тусалж нэг нэгнийхээ төлөө төвчж нэг нэгээ гэсэн тэр хайр багаагаар илүү боловсрч гүйцэтгэдэг байгаа. Америк юм аль эсвэл барууны улсуудад очиж харах юм бол цэцэрлэг төрөлд за эрэгтэй эмэгтэй залуу хосууд за хөтлөлцчихсэн үнсэлцээд байж байгаа тийм дүр зураг харагддаг. Тэр нэх сайхан биш те гэртээ очиод тэхгүй яах гэж. За гэтэл түүнээс илүү үсгэлэнтэй дүр төрхөн усан буурал болсон ахмад настай хүмүүс хөтлөлцсөн за дотноор алхаж аваа дүр төрх тэгээ сандал дээр суугаад нэг рүүгээ хараад ингээ юм ярьж байдаг. За тэр харагдац бол илүү үсгэлэнтэй. Бүх насныхаа турш хамтдаа зовж хамтдаа зүтгэж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж явуулаад одоо хоёулахнаа үлдсэн. За эмээн тэгж байгаа юм. Хөгшөөн төрүүлээд явж болохгүй шүү. За нөгөө өвгөн нь юу гэдэг вэ? Хөгшөөн чийл төрүүлж явж болохгүй шүү. Хамт явна шүү гээл. Тийм л юм ярьж байгаа ах тийм ээ. Олон улсын зах зээл гээд кино үзсэн үү? 6 сарын 25-ны тэр дайны үеэр тал тийшээ тарж бутарсан гэр бүлийнхэн хожим дахиад уулзаж байгаа. Солонгосоос совилогч болоод Герман руу очоод за эрчүүд нь за уур хачин болол яваад л за тэгэл зовж зүдрэн амьдарч байгаад за тэгсэн ч нөгөө совилогч уур хачин хоёр уулзраад за гэрлээд үр хүүхэдтэй болоод тэгээд хөгшөрдөг. Тэгээд хоорондоо ярьж байгаа хэсэг нь сонирхолтой тийм ээ. Хөгшөөн. Яагаад ер нь надтай суус юм бэ? Тэгсэн чинь чи хөөхөн болохоор. Тэгтэл за худлаач гэсэн сонсоход сайхан юм да гэж байгаа. За. Тэгээд нөгөө өвгөн нь бас тийм ээ. Нөгөө өвгөн асуудаг. Хөгшөөн. Яагаад ер нь надтай гэрэлсэн юм бэ гэсэн чинь хайртай учраас гэрэлсэн штэ. За тэгэхээр за худлаач гэсэндээ сонсоход сайхан юм да гэдэг. Сонирхолтой үг тийм ээ тэр. За тэгэлгүй яах вэ? Энэ амьдраад явах явцад энэ хайр аажмаар
Энэ махан биеийн хайраас, сэтгэл хөдлөлийн хайраас давж одоо оюун санааны хайр болоод за төлөвшсөн хайр болж улам бүр төгөлдөржиж явдаг бахан. Тийм учраас энэ хайр аажмаар төгсөрдөг бахан нэ. Аврагдсан итгэгчид ч гэсэндээ аврагдах юм бол Бурхны хайрыг ухаарсан, тийм ээ? Ганцаараа байвал хайрыг хэрэгжүүлэх ч аргагүй, энэ хайрыг яах ёстойг ч мэдэхгүй, ямар ч арга зам байхгүй. За гэтэл адилхан хайрыг ухаарсан хүн аврагдсан итгэгчид хоорондоо нөхөрлөж анхан дүүс хамтдаа эзэнд үйлчлэн зүтгэж хамтдаа сайн мэдээг тарааж байгаа. Энэ үйл явц донд Бурхны хайр баг багаар аажмаар тэр дотор төгсөрч бүрэн төгс болж явдаг бахан. Тиймээс 12 дээр хинч хизээч Бурхныг хараагүй. Хэрв бид бие биеэ хайрлал аврагдсан хүмүүс бие биеэ хайрлах юм бол Бурхан бидний дотор байж. Бурхан хаана байдаг вэ? Зарим хүн хаана байдаг вэ гэж асуухаар чуулган дотор байдгаа гэдэг. За ари өрөөнд ч гэсэндээ залбирах үед Бурхан тэнд байгаа. Байлгүй яах вэ тийм ээ? Гэтэл энэ үгэн дээр Бурхан хаана байдаг вэ гэж хэлж байна. Аврагдсан итгэгчид бие биенээ хайрлах үед тэр дотор байна. Бурхан бол хайр учраас. Бурхан бидний дотор байж түүний хайр бидний дотор төгс болно гэж байгаа үг нь тэр хайр аажмаар нэгэн төрлийн төлөвшсөн хайр болж явдаг бахан. Матай 5:48 дээрээс харах юм бол тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай гэсэн үг бий. Хүн яаж Бурхан шиг төгс болох вэ? Гэхдээ аврагдаад Христэд итгэгчдтэй хамт нөхөрлөж дуулууртаа явбал Бурхан хамт байснаар биднийг аажмаар Бурханы дүр төрх рүү өөрчилж аваачдаг бахан. Галаат 4:19 дээрээс харах юм бол Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна гэсэн үг бий. Христийн хайрыг ухаарад Христийн амийг авсан Христийн дүр гэж байгаа нь Бурхны дүр гэж байгаа нь Бурхан чанарыг нь хэлж байгаа ахна. Бурхан чанар бидний дотор аажмаар бүрлдэж явдаг байна. Үр хүүхэд нь эцэг эхээ энэ махбодын талаас дуурайдаг. Бүх тал дээр аав ээжигээ дуурайгаад дагдаг. Аврагдсан хүн Бурхан ааваасаа бас суралцаж баг багаар бас сураад явдаг бахан. Тиймд Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Хоёрдугаар бид нар нэгээс харах юм бол Бурхан чанарыг хуваалцагч болоо гэж байгаа. Бурхан чанар, Бурханы зан чанар бидний дотор бүрлдэж явдаг байна аажмаар. Тиймээс хамгийн чухал зүйл нь бид Бурханы хайрыг ухаарад Бурханы хайр дотор бид амьдардаг. Ингээд амьдраад явхад Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид нар бүрэн гүйцэд мэддэггүй ахна. Тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох гэсэн тийм ээ. Ефес 3-аас сарцгаая. Ефес 3-ын 18-аас харъя. 19-ийг хамт уншия. Тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүүрлэр бялхах болтугай. Бүх ариун хүний хамт гэж байна. Итгэлийн амьдралаар би ганцаараа сайн явлаа гэд болдог юм биш ээ. Хамтдаа аврагдах юм бол бид нэг бахан, нэг гэр бүл. Энэ ертөнцийн дээр төрж мэдлэх юм бол төрүүлсэн аав ээж гэж байна. За тэгээд ах эгч дүү. За мөн аавг нагц гэл хамаатан саднууд байна тийм ээ. Нэг гэр бүл. Энд чинь өөр хүмүүс биш шүү дээ.
Бид аврагдах юм бол энэ итгэлийн хувьд сүнслэг байдлаар бүх ариун хүний хамт мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдээд явдаг бахан. Бид бол толгоогоороо бүрэн гүйцэд ойлгох аргагүй тэр Бурхны хайр яг бодит байдал дээр тэр бялхам их Христийн хайрыг аж мажмаар мэдээд явдаг бахан. Мэдээд явдаг гэдэг нь дуурайхыг хэлж байгаа. Тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг Бурхны хайрын өргөн нь Бурхны хайр ямар өргөн уудан билээ. Энэ ертөнцийн бүх хүнийг багтааж чадна. Далайгаас гүн Тэнгэрээс өргөн удам, далайгаас илүү гүнзгий. За Тэнгэрээс илүү өндөр. Тэгээд бүх ариун хүний хамт мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдээд явдаг бахан. Ямар өргөн болохыг, тэр хайрын өргөнийг, урт нь мөнхийн хайр тийм ээ, өндөр. Тэр өндөрт байгаа оддын цаанаас энэ дорд газар дээр ирсэн тэр хайрын өндөр мөн гүн болохыг тамийн ёроолд орох хүнийг хүртэл татаж гаргаж ирдэг тэр Бурхны хайрын гүн нь ямар болохыг аажмажмаар ухаарад явдаг бахан. Та нар Бурхны бүх дүүрлэр бялхах болтугай. Бурхны дүүрэл аажмажмаар Бурхны дүүрэл бидний дотор биелэгддэг байна. Ариун сүнсээр дүүрэх гэдэг үг нь юу вэ? Анцгой хүч чадалтай болно гэсэн үг биш ээ. Өвчтөн хүнийг эдгээгээд үхсэн хүнийг амьлуулад гайхшруулах гайхамшиг тэмдэг үйлдээд энэ нь дүүрж байгаа хэрэг биш. Харин Бурхны хайраар дүүрхийг хэлж байгаа хэн. Бурхны үг, Бурхны хайраар бялхам дүүрхийг дүүрэл гэж хэлж байгаа. Энэ аяганд за одоо 4-ний 3 нь ус байна. За тэгээд 4-ний 1 нь болохоор агаар байна. Дүүрэл гэдэг нь усыг хийгээд байвал бялхаж асгарахтай адилхан. Дуулал 23 дээрээс харах юм бол аяг минь дүүрч бялхнам гэж байгаа. Бурхан бидэнд бялхам их тэр нэгүсэл хайрыг өгч бялхам их тэр нэгүслийг өгсөн байна. Та нар Бурхны бүх дүүрлэр бялхах болтугай гэсэн. Бурхны хайр бидний дотор дүүрхэн ариун сүнсээр дүүрхийг хэлж байна. Үгээр дүүрж байна. Иохан 17-оос харцгаая. 17 Иохан 17 23 17-гийн 23 би уншия. Би тэдний дотор, та миний дотор ингэснээр тэд бүрэн төгс нэг болж та намайг илгээсэн, намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно. За эндээс харах юм бол та гэж байна. Аав та намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно. Бурхан хэнийг хамгийн ихээр хайрлах вэ? Цорын ганц хүүгээ үздэй. Есүс Йордан голд баптизм үртээд уснаас гарч ирэхэд Тэнгэр заагдаад тэгээд Тэнгэрээс дуу гарсан. Бурхны дуу. Миний хайртхүү энэ үлээ. Таалал минь түүнд оршдог. Бурхны хувьд өөрийн цорын ганц хүүгээс илүү хайрлах зүйл гэж байх уу? За энэ Есүс эцэг намайг хайрлсны адил би бас та нарыг хайрлсан. За Бурхны биднийг хайрладаг хайр. Есүс бол Бурхны хайрын биелсэн дүр байгаа. Есүс. Бурхан бол хайр. Есүс бас хайр байна. Та намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно. Бурхан аав нь цорын ганц хүүгээ яаж хайрлсан шиг Бурхан биднийг ч бас хайрладаг. Ойлгогдож байна уу? Бурханы хайр ямар агуу зүйл вэ? Тэр агуу хайрыг бид бүхэнд
харуулсан байгаа. Тиймээс бид бүхэн Эхлэл 22-ын 2 дээрээс харах юм бол Бурхан Авраамд хэлсэн байдаг. Чи хүүгээ цорын ганц хүүгээ Исаака Мориа уулан дээр аваачин шатаал тахил болгож өрг гэсэн байна. Авраам их эд хөрөнгөтэй хүн байсан. Түүнд боол зарцнарч байсан. Бас хувийн цэргүүд хүртэл түүнд байсан байгаа. Тиймээс яала үеэлдүүл Лот нь Содомд байжгаад олзлогдоод явхад нь цэргүүдэд дагуулж яваад ялалт байгуулад тэр Лотыг эргүүлж авчирдаг үйл явдал байдаг үстэй. Тэгэхээр үнэхээр агуу том хүн байсан Авраам. Түүнд их хэмжээний цэрэгч байсан хувьд нь тийм ээ. Тэгээ түүний хөрөнгө бас байна. За тухайн цаг үед хөрөнгө гэдэг нь нөхөр радуу хоньяма их олон толгоогоор байсан бахан. Боол зарцнаар хүртэл түүнд их байсан. Гэтэл Бурхан хэлэхдээ чи хүүгээ цорын ганц хүүгээ Мориа уулан дээр аваачин тахил болгож өрг гэсэн. За үе хойно гаргаад л Бурханд шатаал тахил өргөдөг байсан. Энэ удаа чи хүүгээ өрг гэсэн. 100 наснда гаргасан хүү Исаака тухайн үед 12-оос 14 настай байсан. Яг өхөрдөм хөөрхөн байх үед нь. Гэтэл Исаакийг Мориа ууланд дагуулan аваачаад алаад шатаагаад өрг гэж байгаа. Хойноор шатаал тахил өргөж байгаатай адилхан. Авраам юу гэсэн бэ? Бурхан энийг өстө чадахгүй нэ. Өөр бусдын бол яах вэ? Надад цор ганц байгаа хүүгээ Бурханд барьж өрг гэсэн үү? Бурхан таны сэтгэл өөрчлөгдөж юу? Энэ бол өстө болохгүй нэ. Би их нэртэйгээ зөвлөлдөх ёстой байна гэдгсэн жүү. Бодох хугацаа өгөөч гэдгсэн жүү. Тим юм хэлсэн үү? Хэлээгүй. Авраам за хиндэж хэлээгүй гэсэн байна. Магадгүй их нэртэйгээ зөвлөлдсөн бол эхнэр нь юу гэх байсан бол чи галзуурч аа юу? Бурханд гисэн гинүү? Тэр Бурханы сэтгэл өөрчлөгдсөн юм уу? Үгүй. Чи Бурханы үг гэж диаволын үг сонссон байх. Наач болохгүй. Авраам тийм ээ Бурханы үг мөн байсан. Хүүгээ тэгээд тахил болгож өргөё гэтэл болохгүй. Намааг эхлээд ал. За тэгвэл одоо энэ ажил бүтэхгүй тийм ээ. Галаат 1 дээрээс харах юм бол Илч Паул ч бас Бурхан түүнийг элчээг дуудах үед мах цустай хинтэй ч зөвлөсөнгүй гэж байгаа. Бурхан ажлаа даалгах гэд, Бурхан өөрийн ажлыг даалгах гэд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж хийдэг юм биш. Бурханы тушаалал юм бол шууд Есүс байх ёстой. Шууд дуулууртай байх ёстой хон. Хинтэй ч яриаггүй. Тэгээ шууд өглөөт үүрээр тэнэгэлзэх юмгүй явъя Мориа уул руу. 2 боолоо дагуулад 3 хоногийн турш алхаад Мориа уул руу явсан байгаа. Есүс загалмай руу явж байгаатай яг л адилхан. Есүс загалмай дээр үхэж 3 хоногийн дараа дахин амьсан. 3 хоногийн замд явж байж Мориа ууланд хүрж байгаа. 2 зарцаа дагуулад шатаалд тахилд өргөх мод тэгээ галаа аваад хутгаа аваад тэр Мориа уулын бэлд очоод зарцнараа тэнд за энд байж ба гэд боолуудаа дагуулад бол баларн тийм ээ хүүгээ яг алах гингүүт эзэнтэй та галзуураа юу гинт ингээд саад хийвэл яах вүлээ боломжгүй болно. Түлээний модыг Исаакт өөрт нь өөрүүлээд явдаг байгаа. Авраам өөрөө гал болон хутгаа аваад урд нь явдаг. Исаак гайхсан байж таарна. Өмнө ч гэсэндээ Бурханд тахил өргөхөөр явж л байсан харж исэн. Энэ удаа аваа энд гал нь байна, модон ч бас байна, хутхан ч бас байна. Бурханд өргөх тэр хураг нь хаана байгаа юм бэ? Тахил нь хаана байгаа юм бэ? Авраам юу гэх вэ? Тахил нь чи. Яаж ингэж хэлэх вэ тийм ээ? Авраамын сэтгэл ямар их урагдж байсан бол
Бурхан өөртөө өөрийгөө хургаар хангана гэж хэлдэг. Тэгээд өндөр тэр Морио уулан дээр гараад дахлын ширээ хийгээд Исаак хэлдэг байгаа. Исаакт хэлдэг байгаа. Энэ удаа Бурханы таалах хонь нь чи. За тийм үү гэтэл тэмээ зөв. Гараа сунга. Тэгээ чанга хүлж байна. Аваа. Чанга уяраа. Исаак ямар их дуулууртай байсан бэ? Исаак одоо 14 настай байсан гэхээр жоохон сөрх юм бол дийлэхгүй, яг ч аргагүй. Тиймээс зүгээр найрсгаар Бурханы үг юм бол үгийн дагуу үлдэх ёстой гэсэн байна. Модон дээр хүүгээ гаргаж хөвтүүлээд тэгээ хутгаа далайсан байна. Яг хутгалах гэтэл ямар үйл явдал болдог вүлээ? Мэднэ үстэй. Авраама 2 удаа дууддаг. Бурхан ямар их яарч сандарсан болоод стоп. Чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо би мэдлээ гэсэн. Авраамыг сорьсон тэр тэнцсэн байна. Авраам яасан бэ? Бурхан тэр Исаакаар дамжуулан үр удмыг нь Тэнгэрийн од мэт олон болгож өгнө гэж хэлсэн. Хэрвээ алчих юм бол юу болох вэ? Еврей 11 дээрээс харах юм бол Авраам юунд итгэсэн бэ гэвэл за алах хэдий ч Бурхан дахин амьлуулах чадaltaй хэмээн итгэсэн гэж байгаа. Гайхалтай биш вэ нүү? 100 наснда гаргасан хүү. За гайхамшигар төрсэн хүүхэд энэ хүүгээр нь дамжуулаад Бурхан илүү агуу ажлыг үйлдэнэ гэж хэлж байсан. Тэнгэрийн од мэт олон болгоно. Энэ нь Исаак бол Есүсийн хэлбэр байгаа. Далайн эргийн элс мэт олон болно гэдэг нь Израиль үндэстэн Тэнгэрийн од мэт их болгоно гэж байгаа нь аврагдсан итгэгчдийг гэлж байгаа. Би энэ хүүг тахил болгож өргөсөн ч Бурхан эргүүлж амьлуулна гэдэгт итгэсэн гэж байгаа. Еврей 11 дээр гайхалтай биш вэ нүү? Чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо би мэдлээ. Би тэр үгийг уншиж байхдаа Бурхан ямар сони юм бэ гэж бодож ирсэн. Авраам Бурханыг ямар их хайрладгийг, Бурханаас ямар их эмээж үйлчилдгийг Бурхан мэдж байгаа шүү дээ. Заавал боддоор хүүгээ барьж өрг гэж байж л мэдэх байсан юм болов. Бурхан сэтгэлийг нүг нь мэдж байгаа. Тийм бодол дүрж исэн. Гэтэл үгүй. Бурхан Авраамыг зөвхөн сэтгэлээсээ л Бурханаас эмээгээсэ гэдгийг хүсээгүй. Яг бодит байдал дээр Бурханаас хэр их эмээх нь үү гэдгийг харахыг хүссэн байна. Үйлсээр. Тэр тэнцсэн. Авраам цорын ганц хүү Исаакта за тэр түлээний модыг нь үүрүүлээд за бариад тахил болгож өргөхөөр Морио руу явж байгаа дүр төрх юутай адилхан байна. Бурхны цорын ганц хүү загалмайг үүрээд Голготын толгод руу өгсөж байгаатай яг адилхан байна. Бурхан энэ гим нүгэлтнүүдийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүд загалмайг үүрүүлээд тэгээд тэр ичхүр болон зовлонг түнд тогсон. Бурхан биднийг ямар их хайрладаг болохоо. Бурхан ч бас зөвхөн үгээрээ хайрлаагүй. Бурхан үгээрээ л хайрлаад өөрийн цорын ганц хүүг үхэлд хүртэл тушаасан тэр бодит дүр төрхийг харуулаагүй бол Бурхан үнэхээр биднийг хайрладаг уу гэдгийг зөвхөн үг хэлээр хайрлаж болохгүй үстэй. Үг хэлээр хайрладаг нь тэр бол хуурамч хайр. Үйл ажил үннээр хайрлал гэсэн тийм ээ. 1-р Иохан 3 дээр Бурхан бол өөрийн цорын ганц хүүг бидний төлөө үхэлд хүртэл тушааснаар ямар их биднийг хайрладаг болохоо илчлэн харуулсан бахнэ. Ром 5:8-ыг харцгаая. Ром 5:8 хамт уншия. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ.
биднийг нүгэлтнүүд байхад гэж байна. Биднийг итгэл сүсэггүй байхад, биднийг өстөн дайсан байхад, 10 дээр бид дайснууд байхад хүүгийнхээ үхлээр гэж байгаа. Биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үгснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан гэж байгаа үг нь илчилсэн гэсэн үг байна. Бид бурхнаас холдон хүндэрч гим нүгэл дотор байж байхад, гим нүглээсээ болоод бурхантай өстөн дайсан болсон байхад биднийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүг бидний өмнөөс үхэлд хүртэл тушааснаар бидэнд хандсан хайраа бурхан харуулсан, нотолсон байна. Үүнээс илүү агуу хайр гэж хаана байна вэ? Ром 8 дугаар бүлгээс сарцгаая. 8 Ром 8-ын 32 8:32-ыг хамт уншийе. Тэр өөрийн хүүг харамлалгүй, харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ? Өөрийн хүүг харамлалгүй. Өөрт нь цор ганц байсан бурхантай эрх тэгш нэгэн шүү дээ Есүс бол. Филиппой 2 дээрээс харах юм бол бурхны дүр байсан. Өөрт нь цор ганц байсан бурхны хүү. Гэтэл өөрийн хүүг харамлалгүй. Харин түүнийг бид бүхний төлөө нүглийн тахил болгож үхэлд хүртэл тушаасан. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ? Сул өгнө гэж байгаа нэгүслээ хэлж байна. Өөрийн цорын ганц хүүг үхэлд хүртэл өгж биднийг аварсан бурхан өөр юуг өгөхгүй гэсэн үг байна. Бид гайхалтай тэр бурханы хайрыг тэр нэгүслэр аврагдсан байгаа тийм үстэй. Эфес 2-ын 4 дээрээс харах юм бол гэвч өршөөлөөр биднийг хайрлсан авгаа хайраараа өршөөлөөр баян бурхан маань алдаа зөрчил дотроо өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон. Та нар нэгүслэр аврагдсан гэсэн. Тэр агуу хайр миний сэтгэлд гэрэл гэгээ тусаж тэр хайр. Тэр бурхны хайр, биднийг хайрлсан хайр нь ямар агуу гайхалтай болохыг бүгдийг хэмжих аргагүй. Бид Библийг сурж энэ бурхны хайр ямар агуу гайхалтай вэ гэдгийг аажмаар мэдрээд явдаг. Их үрсийн баяр болох юм бол хүүхдүүд ингэж дуулдаг те. Өндрөөс өндөр тэнгэр гэж ярьдагч надад өндөр зүйл бас нэг бий. Төрүүлж өсгсөн ээжийн ач. Тэр өндөр тэнгэрээс илүү тэнгисээс илүү гүнзгийгээ сайн дуулдаг тийм ээ. Тэгж дуулж ирсэн бэстэй. Тэгж жагаад үгэнд ордгоо те. Тийм үү? Сахилга гутдаг үстэй. Тэгэхээр тэр дууны үгчаас худал байгааз. Тэгж их ээжийнхээ хайрыг, аавынхаа хайрыг зөвхөн ээжд зориулчих юм бол аавууд нас гомдно гэд эцэг эхийн өдрөгээ гаргаад ирсэн те. Тэгэлгүй яг аав ээжийн хайр ямар агуу билээ. Тэгвэл тэр өргөн уудам өндөр хайрыг ухаарсан бол дуулууртай байх хэрэгтэй үсттэй. Бид нар магтан дуу их сайн дуулдаг. Урдынхаасаа илүү хайрлнаа. Миний эзэн болсон эзнийг үнэхээр хайрлая. Эзэн миний төлөө өгсөн урдынхаасаа илүү эзнийг хайрлнаа. Илүү хайрлж байгаа юу? Хайрладаг бол амьдралаараа харуулах хэрэгтэй үсттэй. Санах юм бол нэг жоохон хариулж байгаа юм шиг амьдарч байгаа л дургүй өрөх юм бол яадаг вэ? Болчоол дуулууртай байхаа болоо. Тэр хайр биш шүү дээ. Тиймээс Илчлэл 1-ийн 5 дээрээс харах юм бол за уншиж үзцгээе. Илчлэл 1-ийн 5 харцгаая. Илчлэл 1-ийн 5 байна. За би уншия. Бас итгэмжит гэрч
Үхэгсдийн амьллын ууган нь бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байхултугай. За хамт уншийе. Биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж. За Бурхан биднийг хайрлаад биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө цусаар Христ бидний төлөө үхэж өгж урсгасан цусаар биднийг нүглээс маань чөлөөлж. Гим нүгэл болон шүүлтээс биднийг чөлөөлж эрх чөлөөтэй болгосон. Бүгд Бурханы хайрын лачшүүд ээ. Тиймээс биднийг хайрлаж Христ бидний төлөө үхснээр түүний цусаар биднийг нүглээс маань чөлөөлсөн. Өөр орчуулга дээрээс харах юм бол бидний гим нүглийг угааж гэж гарч байгаа. Доорх тайлбараас харвал 2 дугаар Тесалоник 2-оос харцгаая. 2 дугаар Тесалоник 2. 2 дугаар Тесалоник 2-ын 16. 2-ын 16 байна. хоёрын 16 хамт уншийе. Бидний эзэн Есүс Христ өөрөө мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нэгүслэр өгсөн эцэг Бурхан маань. Энд бидний эзэн Есүс Христ мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нэгүслэр өгсөн эцэг Бурхан. Биднийг хайрлаж мөнх тайтгарал. Мөнхийн золилтыг гүйцээж өгсөн, мөнхийн Бурханы хаанчлалд орж болох тэр тайтгарал болон сайн найдварыг бидэнд өгсөн гэж байна, тийм ээ. Бурханы нэгүслэр, цэвэр Бурханы хайрл энэ зүйлийг хийсэн байна. Бурханы гайхалтай агуу хайр, тэр мөнхийн тайтгарал болон сайн найдварыг бидэнд өгсөн. Тэгээд Ром 5:5 дээрээс харах юм бол бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Бурханы хайр бидний дотор ухаарагдж, итгэгдэж байгаа нь юу болж байгаа хэлбэр үлээ? Бурханы ариун сүнсний хийж байгаа ажил. Ариун сүнс ирэх юм бол Бурханы хайрыг ухааруулдаг, итгүүлдэг бахан. Тэгэхгүй бол эн чинь итгэгддэггүй зүйл байна. Бид бүхэн Бурханы өмнө өрөвдөлтөө гэмтэн гэдгээ ухаарад аврагдахыг чин сэтгэлээсээ хүсээд тэгээд сайн мэдээг сонсох үед ариун сүнс бидний сэтгэлд ажиллаж тэр Бурханы гайхалтай хайр нэгүслийг ухаарч итгэхэд тусалдаг бахан. Тиймээс бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Бурханы хайр бидний сэтгэлд цутгагдсан гэж байна. 1-р Коринт 2-оос харцгаая. 1-р Коринт 2 12 дугаар ишлэл. Хамт уншийе. Бурханы бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бос сарин Бурханы сүнсийг хүлээн авсан юм аа. Бид ертөнцийн сүнсийг бус харин Бурханы сүнсийг хүлээн авсан. ертөнцийн сүнс гэж байгаа диаволын сүнс бахан. Бус харин Бурханы сүнсийг хүлээн авсан ариун сүнс тийм ээ. Бурханы бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулдаа гэж байгаа. Нэгүслэр өгсөн зүйлсийг бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд үүнийг мэдүүлж итгүүлдэг нь ариун сүнсний хийдэг ажил бахан. Ариун сүнс ирээд Бурханы хайрыг ухааруулж итгүүлсэн бахан. Бурханы хайрыг цутгасан бахан ээ. Тиймээс 1-р Иохан 4:16 дээр биднийг хайрладаг Бурханы хайрыг бид мэдж итгэдэг. Мэдж итгэхэд хөтэлдэг зүйл нь ариун сүнс байх нь. Бурхан бол хайр мөн. Тэр Бурханы хайрыг ухаарад надад ухааруулж итгүүлсэн нь ариун сүнс байх нэ. Бурхан биднийг аврахын тулд төлөвлөсөн хуучин гэрээнд
Израилийн ард түмэнд тэдний түүхэнд Христийг илгээнэ гэдгийг амласан. Зөвгөнлийн дагуу Христ ирж загалмай дээр үхэж дахин амьлж биднийг аврах ажлаа гүйцээсэн. Есүс одсны дараа ариун сүнс ирж Бурхны тэр хайр болон нэгүслийг мэдүүлж, таниулж, итгүүлж байгаах нь. Инхээр эцэг Бурхан, Хүү Бурхан, ариун сүнс Бурхан, гурвлаар ошигч Бурхан биднийг аврах ажлаа ингэж биелүүлдэг байна. Иохан 20 дугаар бүлгээс түр харцгаая. Иохан 20 15 21-ийн 15 юм байна. 21-ийн 15. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт Иохны Симоно чи намайг эднээс илүү хайрладаг уу гэж асуухад тэр тийм ээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Есүс түүнд хургнуудыг минь тэжээ гэлээ. Есүс дахин амьсныхаа дараа шавнартаа хамгийн анх уулзаж байсан тэр Галил нуурын эрэг дээр Есүс гарч ирсэн. Дахин амьсан Есүс шавнар нь цугласан байсан байна. Есүсийн үгийн дагуу тороо шидсэн чинь 153 загас том загас баригдсан. Тэгээд толгод дээр гараад ирэхэд Есүс загас шавчихсан. Тэгээд талхтай өглөөний хоол Есүс бэлдчихсэн байсан байна. Галасаачихсан. Тэгээд наашир өглөөний хоолоо идцгээ гэж дууддаг. Үгсэн Есүс, дахин амьсан Есүс шавнартайгаа хамт сүүлчийн удаа эзний дайлж байгаа өглөөний цай хамтдаа ууж байгаа энэ дүр зураг ямар үтсгэлэнтэй байна вэ? Энэ дүр төрхийг нэг уран зураг болгож гаргавал их сайхан. Зураг зурдаг хүн нэг бодоод үзээрэй, зураад үзээрэй. Манай чуулганд бас зураач ах нар байгаа. За тэгээд өглөөний хоолоо идсэний дараа Петрт хэлдэг байгаа. Иохны Симоно. Уг нь Петрийн нэр анх Симон байсан. Иохны Симон. За аавынх нь нэр Иохан юм шиг байгаа. За Симоно чи намайг эднээс илүү хайрладаг уу? Яагаад ингэж асуусан бол Есүс үхэхийн өмнөх шөнө Петр тэгжсэн те. Танаас болж бүгд бүдэрлээч би хизээч бүдрэхгүй. Босод шавнар нь бодохдоо өөрийгөө юугээ бодцгий. Босод шавнарыг бүгдийг үл тоогоод л бүгд танаас болж бүдэрлээч би хизээч бүдрэхгүй гээл. Шоронд орох болсон чамд орно, үхэх байсан чамд үхэн. Тэгтэл үгүй ээ. Өнөөдөр энэ шөнө азарган дахиад 2 удаа донготхоос өмнө чи намайг 3 таа үгүйсгэнэ. Үгүй юу үгүйсгэх вэ? Үхсэн ч үхэх ёстой болсон ч таныг би үгүйсгэхгүй гэдэг. Тэгтэл яг бодит байдал дээр баригдах үед юу болдог вүлээ? Есүс Ромын зэргүүдэд баригдаад явах үед шавнар нь бүгдээрээ тарж ботор зогтсон. Петр алсуур Есүсийг дагаж байгаад нэг хүн чи ч бас Есүсийн шав биш үү? I am not. Үгүй гэж байгаа. Үгүй. Би мэдгүй Есүс гэж танихгүй. Ганц удаач биш. 3 удаа бүр. Тэгээд бүр эмэгтэй хүний өмнө штэ. Тэр шивгчингийн өмнө айсанда. 3 удаа үгүйсгсэн чинь дахиад 2 дахь донгоддог байгаа. Тэр дахиад донгодхыг сонсоод Петр эзний үгийг санаад тэгээд буцаж яваад уйлдаг. Асгартлаа уйлав гэж гардаг үсттэй. Дахиад донгодох болгонд хамт уйлж исэн баг. Петр дахианы мах иддэггүй байсан. Есүс хулчгар гэж байгаах нь
Есүсийн ойрын шав гэжсэн юм хэлэх юм бол гал ус руу үсэрч ороод тэгнэ гэжсэн. Усан дээгүүр алхаж байгаа Есүс над дээр эргэхт нь үсэрч ороод л тэгжсэн. Петр ямар их зоригтой байсан бэлээ. Гэтэл яагаад ингэж холчив? Тэгэхэл Есүс дахин амьлаад Есүс дээр Иохны Симоноо яагаад Петр гэж нэрлсэн бэ? Яагаад энэ удаа Симон гэж дуудсан бэ? Одоо шинээр эхэлье гэж байгаа юм. Галил нуурын эрэг дээр би чамайг анх дуудаж байсан үе шиг шинээр эхэлье. Чи намайг эднээс илүү хайрладаг уу? Бусад шавнар нь бүгдээрээ хайсан ч эзнийг хаяхгүй гэжсэн учраас чи намайг эднээс илүү хайрладаг уу? Петрийн нүүр нь улаасан баха. За тэгэхээр Есүс үнэхээр Бурхны хүү Христ гэдгийг баталгаатай мдээгүй байсан бахан Петр. Нэгэн үед Есүст өчөж хэлж байсан ч гэвч Есүс боддоор үхээд амьсны дараа Петр одоо үнэхээр Есүс бол Христ гэдгийг баталгаатай мэдэж итгэсэн байна. Одоо эргэлзэх юмгүй болсон. Есүс чи намайг эднээс илүү хайрладаг уу? Гэхэд тийм ээ зэн танд хайртайг минь та мэднэ. Дахин амьсан Есүсийг одоо харчихсан учраас одоо бол тэр сэтгэл хөдлөлөөр хүний ёсоор хайрлах биш харин үнэнгээсээ эзнийг хайрлнаа. Танд хайртайг минь та мэднэ гэсэн. Мэдэн тийм ээ. Хорогнуудыг минь тэжээ. 3 удаа яг адилхан асууж, яг адилхан Петр хариулсан. 3 удаа үгүйсгсэн учраас магадгүй тэр чигт нь үлдээсэн бол шавнырын дунд бүрэн гологдол болж үлдэх байсан тиймээс те. Өөрийгөө Есүсийн ойрын шав гэдсэн, хулчиж Есүсийг үгүйсгсэн. За тийм байдал төрж болохгүй. Тэр ойрын шав гэсэн байр суурийг дахин сэргээж өгөх ёстой байна. Тиймээс бусад шавнар нь харж байхад 3 удаа асуусан, 3 удаа Петр яг адилхан хариултыг гэлж хургнуудыг минь тэжээ. Эзэн өөрийнхөө хондийг даатгаж байна. Ойрын шав гэж байгаа тэр байр суурийг нь эргүүлж дахин сэргээж өгж байгаа юм. Эзэн энэ цагт одоо биднээс ч бас асууна. Бэлэн үү? Эзэн бидний хүн тос бүрээс асууна. Чи энэ дэлхийн бүх зүйлээс илүү намайг хайрладаг уу? Эцгээ юм уу, эхээ, хүүгээ эсвэл охиноо надаас илүү хайрлагч нь миний хувьд зохистой нэгэн биш. Матай 10 дээр хэлсэн. Эцэг эхээ, аав ээж, ах дүү тэр хүмүүсээ хайрладаг. Бидний сүнсний төлөө тэр хүмүүс ихтэй юу хийж чадах вэ? Бидний өмнөөс үхэж өгч чадах уу? Бидний сүнсийг аварж өгч чадах хүн гэж байгаа юу? Нэг ч байхгүй. Бурхны нэгүслээс өөр байхгүй. Тиймээс биднээс асууна. Энэ дэлхийн юунаас илүү чи эцэг эхээсээ илүү үр хүүхдээсээ илүү намайг хайрлах уу? Асуун шүү дээ. Хариулах ёстой. Авраамаас чи хүү Исаака Мориа уулан дээр аваачиж тахил болгож өрг. Биднээс ч бас асууна гэвэл тэгж хэлнэ гэвэл бид юу гэж хэлж чадах вэ? Бид хамгийн эрхэм нандин хүү охин Авраам Исаакийг өргөсөн шиг өргөж чадах болов уу? Бурхан бид бүгдэд энэ ертөнцийн юунаас ч илүү хайрладаг зүйлийг маань шаарднаа. Бид хариулах ёстой. Бид 3 удаа яг адилхан хариултыг хэлсэн шиг биднээс ч гэсэндээ эзэн асууна. Эзэн биднийг хайрладаг мөн биднийг хайрласандаа ямар том золиос нэгүслийг үзүүлсэн бэлээ. Тэгээд бурхан биднийг хайрлаа зогсохгүй бас биднийг хайрлуулахыг хүсдэг байна. Бурхан ч бас чи намайг хайрладаг уу? Нэгдүгээр Иохан 4:19-ийг харцгаая.
1-р Иохан 4-ийн 4-19 хамт уншия. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Бид Бурхныг хайрладаг уу, хайрладаг юу? Хайрладаг уу? Хэрэг хайрладаг вэ? Хараад өвдөг сүгдэж байгаад Бурхантай нэг ярилцаад үзээрэй. Эзэн би тань тайртай. Тэгвэл эзэн тэгнэ. Хэрэг хайрладаг юм бэ? Тэгвэл юу гэж хариулах вэ? Энэ дэлхийн юу юунаас илүү эзэн таныг хайрладаг уу, хайрладаг? Үүнийг биднээс шаардна. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Эзэн эхлээд биднийг хайрлсан учраас тиймээс бид эзнийг хайрладаг. Энэ ертөнцийн бүх зүйл юунаас ч илүү эзнийг хайрлах. Эцэг эхээ хайрлаад, ах эгч дүүсээ хайрлаад, хүү охиноо хайрладаг. Эзнээс илүү хайрлах аргагүй. Бүх зүйлээс илүү эзнийг илүү хайрладаг уу? Авраам хүү Исаакад өргөж чадах уу гэхэд. Тийм ээ, зөвхөн үг хэлээр биш, үүсээр Мориа ууланд аваачин Исаакийг өргөсөн биз дээ. Биднээс ч гэсэндээ тийм хайрыг Бурхан шаардах юм аа. Иохан 5-ын харцгаая. Иохан 5 Иохан 5-ын 42 харцгаая. 5-ын 42. Та нарын дотор Бурхны хайр байхгүйг би харин мэднэ. Юдэчүүдэд Есүс хэлж байна. Есүс хэлсэн та нарын дотор Бурхны хайр байхгүйг би мэднэ. Бурхныг хайрлаж байгаа сэтгэл байхгүй гэж байна. Эзэн бидний сэтгэлийг нэвт хардаг. Үнэхээр эзнийг хайрладаг уу? Урал амаараар хайрладаг уу? Сэтгэл зүрхнээсээ энэ дэлхийн юу юунаас илүү эзнийг хайрладаг уу? Эзэн мэдэж байгаа. 1-р Коринт 8-ын 3 дээрээс харах юм бол хэн Бурханд хайртай байна? Тэр түүгээр танигдсан гэж байгаа. Бурхан өөрийг нь хайрлаж байгаа хүнийг мэддэг бахна. Хэрэг хайрладгийг нь ч мэддэг бахна. Матай 22-ын 37 дээрээс харах юм бол Библийн хуучин гэрээг багцлах юм бол за нэг тушаал болж байгаа чи эзэн Бурхнаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал гэсэн байна. Хуучин гэрээний үеийн Израилийн ард түмэнд өгсөн тэр тушаалууд дотроос бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа, бүх амиараа эзэн Бурхнаа хайрл гэсэн байдаг. Энэ бол агуу бөгөөд анхны тушаал гэсэн. Гэтэл хинт гэсэн байдаг гэж Бурхныг харинч ашиглах гэж исэн биз дээ. Хизээ Бурхныг хайрлсан бэ. Савл ивэл тэд нар Бурхан минь өгөөч гэж яагаад өгөхгүй болохоор нь. За Бурхан ч нэг хэрэггүй юм байна штэ. Бурхныг хайрлаж байгаа сэтгэл байхгүй. Бурхныг хайрладаг гэдэг нь зөвхөн аман дээр нь байдаг үг байна. Урдынхаасаа илүү хайрлна. Үнэхээр урдынхаасаа илүү эзнийг хайрладаг уу? Хэрэг хайрладаг вэ? Энэ дэлхийн юу юунаас илүү намайг хайрладаг уу? Эзэн асуун штэ. Юу гэж хариулах вэ? Хариулах хэрэгтэй бид. Эзэн биднийг хайрлаад зогсоогүй. Бас хайрлуулахыг хүсэж байгаа. Энэ хайрыг өгж авалзах ёстой. Хайрладаг байгаад л. Хайрлуулдаг байгаад л. Хайрлахгүй байх нь эн чин золгүй хэрэг. Хайрлуулж бас би өөрөө хайрлаж чадах ёстой. Есүс эзэн намайг хайрладаг тул би ч бас Есүс эзнээ хайрлах болно. Намайг аврахаар газарт бун ирээд загалмай дээр цовдлог донноос баржээ.
Тэр Бурхны хайр. Дуулал номноос түр харцгаая. Дуулал 145. 145-ын 20 дугаар ишлэлийг харъя. 145-ын 20. Хамт уншийе. Өөрийг нь хайрладаг бүхнийг эзэн хамгаалдаг. Өөдгүй гин буруутнуудыг тэр харин устгана. Эзэн өөрийг нь хайрладаг бүхнийг хамгаалдаг. Бурхан өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсийг хамгаалдаг, сахидаг бахна бүгдийг. Бид эзнийг хайрлах юм бол байна штэ. Эзэн бидний төлөө үхэж өгсөн нэгэн шүү дээ. Биднийг аварж өгсөн нэгэн. Там руу явах гэмтнийг авраад Бурханы хүүхэд болгосон. Тэгвэл бид энэ дэлхийн юу юунаас илүү эзнийг хайрлах нь мэдээжийн ойлгомжтой хэрэг шүү дээ. Онцгийн зүйл биш. Гэтэл бид эзнийг хайрлах юм бол Бурхан өөрийг нь хайрлаж байгаа бүхнийг хамгаалдаг гэж байна. Хамгаалдаг. 1-р Петр 1:8 дээрээс харах юм бол та нар түүнийг хараагүйч түүнийг хайрладаг. Та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна. Бид Есүсийг хараагүйч үгээр тэр Бурханы нэгүслийг ухаарч аврагдсан. Тэгээд хайрладаг. Хайрлаа зогсохгүй хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Бид Бурханы хайрыг ухаарч аврагдаж, бид Бурханыг хайрлаж дуулууртай амьдрахад хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр баярладаг. Итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авсан учраас. Дуулал 18:1 дээрээс харвал хүч минь болдог эзэн тэгээд юу гэдэг вүлээ? Таньда би хайртай. Дахиад нэг цээжээр хамт унших уу? Хүч минь болдог эзэн таньда би хайртай. Миний ам болсон эзэн, мөнхийн найдвар болсон эзэн минь ээ. Миний хүч болсон эзэн минь, Бурхан минь. Таньда би хайртай. Итгэлтэй ингэж хэлж чадах хэрэгтэй шүү. 1-р Иохан 3:18 дээр үг хэлээр бус харин үйл ажил үннээр харилцгаая. Үг хэлээр хайрладаг баахан тэр чинь хуурамч зүйл. Үг хэлээр хэн хайрлаж чадахгүй гэж. Тэгэхээр бид тэр агуу хайрыг хүртсэн. Тийм учраас энэ дэлхийн юу юунаас илүү эзнийг хайрлах нь мэдээжийн ойлгомжтой хэрэг шүү дээ. Хоёрдугаар Коринт 5-ын харцгаая. 2-р Коринт 5-ын 2-р Коринт 5-ын 14-ийг харъя. 5-14 хамт уншийе. Христийн хайр биднийг албаддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Христийн хайр биднийг албаддаг. Албадна гэдэг нь юу гэсэн үг вэ? Баригцсан гэсэн үг. Бид эзний хайраар аврагдсан. Эзний хайр нь бид олзлогдсон бахна. Эзний хайр биднийг одоо албадаад явдаг байна. Христийн хайр биднийг албаддаг. Албадна гэж байгаа нь хүчээр одоо чирүүлж явахыг хэлж байгаа. Эзний хайрыг ухаарад, эзний хайраар аврагдаж, эзний хайр дотор би одоо ч амьсгалж амьдарч байна. Эзний хайраар дахин ирэх эзэнтэй уулзах болно. Мөнхийн улсад очино. Тэр хайранд баригдаж, албадуулж, нэг нь бүгдийн төлөө үхсэнд бол бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Над чиг нүгэлтнийг, өт хорхойноос ч дор гэмтнийг түүний төлөө үхэж өгсөн шүү дээ. Төсөөлөгдөж гэнэ үү? 15 дугаар ишлэлийг хамт уншийе. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус
Харин өөрсдийнх нь төлөө үхээд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Тэрээр Христ бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид Есүс үхээд тэгээд амьд байгсад гэж байгаа нь аврагдсан хүмүүс бахан. Амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бос. Аврагдсан хүн цаашид өөрийнхөө төлөө амьдрахгүй. Тэгвэл юуны төлөө амьдрах вэ? Хэний төлөө амьдрах вэ? Өөрсдийнх нь төлөө үхээд амьлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Одоо амьдрч байгаа нь миний оронд үхэж амьлсан эзний төлөө амьдрдаг бахан. Зөв үү? Мэдээч үү дээ. Эзэн биднийг хайрласандаа үхэж өгсөн тэр нэгүслийг нь бодох юм бол гим нүгэл донд амьдарч байсан бид бүхэн эзний төлөө 100 удаа үхсэн ч нэгүслийг нь төлж чадахгүй шүү дээ. Намайг хайрлаж өгсөн ивэл буцаан туулах аргагүй. Дор сэтгэл дорд биеэр эзний болоор амьдрнаа. Эзэн Есүсээ бид эзэн таних. Эзэн бидний толгой болсон байна. Ром 14-ийн харцгаая. Ром 14 7-8-ыг хамт уншийе. Бидний хинэнч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинэнч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдралаач эзний төлөө амьдрдаг. Бид үхлээч эзний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзних. Бидний хинэнч бидний гэж байгаа нь аврагдсан, дахин дүрсэн итгэгчд бидний хинэнч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинэнч өөрийнхөө төлөө үхдэггүй. Зөв үү? Тийм ээ, зөв. Мэдээж юм. Бидний дундаас өөрийнхөө төлөө амьдрдаг хүн байхгүй, өөрийнхөө төлөө үхдэг хүн байна гэвэл яах вэ? Аврагдсан хүн өөрийнхөө төлөө үхэж өөрийнхөө төлөө амьдрах уу? Өөрийнхөө төлөө амьдарч байгаад үхвэл тэр бол хараал уучлаарай. Ямар утга учир байна түүнд? Аврагдсанаас хойш Бурхны нэгүсэлд хариулахын тулд бидний төлөө үхэж биднийг аварж өгсөн эзний төлөө амьдрах амьдрал байх нь. Тиймээс өөрийнхөө төлөө амьдрдаг хүн байхгүй. Өөрийнхөө төлөө үхдэг хүн байхгүй. Эзний төлөө амьдарч байгаад эзний төлөө өөхөх хүртэл. Бид амьдралаач эзний төлөө амьдардаг. Бид үхлээч эзний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид хэнийх гэдэг вэ? Эзнийх учраас мэдээж байна. Та нар өөртөөх биш. 1-р Коринт 6-гийн 19-өөс харвал та нар өөртөөх биш. Та нарыг үнтэйгээр худалдан авсан. Үнтэйгээр худалдан авсан. 1-р Коринт 7-гийн 23 дээр та нарыг үнтэйгээр худалдан авсан юм аа. Өөр орчуулга дэрч бас. Үнтэйгээр худалдаж авсан гэж байгаа. Бурхны цорын ганцхүү үхэж биднийг аварсан учраас хүмүүсийн бол бүү бол. Би махан биеийнхээ болж болохгүй. Хэний ч бол биш. Бид зөвхөн Есүс Христийн бол байна. Тиймээс Христ үхсэн амьд аль альных нь эзэн байхын тулд чухам үүний төлөө Христ үхээд амьлсан. Эзэн бидний эзэн бахна. Бидний амьдралын эзэн болох ёстой бахна. Үлдсэн амьдралдаа хайранд албадуулж амьдрах бахна. Христийн хайр биднийг албаддаг. Тэр Христэд итгэгч хүний амьдрал бахна. Эзэн бид эзнийг ямар их хайрладгийг эзэн бидний сэтгэлийг харж байгаа. Зинзендорп гэдэг хүн язгууртан хүн байсан, дахин дүрсэн тийм ээ. Германы уран зургийн галерейд Есүс өргөс титэм зүүчгсэн, тэгээ загалмай дээр цовдлогдож нас орж байгаа тэр зургийг хараад түүний өмнө сөхөрж унсан гэж байгаа. Би чиний төлөө ийм зүйлийг хийсэн. Чи миний төлөө юу хийж байна вэ? What are you doing for me? Юу хийж байна вэ? Би чиний төлөө үхэж өгсөн. Чиний сүнсийг аварж өгсөн. Чи миний төлөө юу хийж байгаа юм бэ? Тэр зинзендорп тэр зургийн дор сөхөрж унсан гэж байгаа. Тэгээд маш их уйлсан гэдэг. Тэмээ. Эзэн миний төлөө үхэж өгсөн байхад. Тиймээс намайг аварсан байхад би эзний төлөө юу хийж байгаа юм болоо? Хийж байгаа юм байхгүйсэн. Тиймээс босхоос өмнө эзэнд амласан гэдэг. Одооноос эзний төлөө амьдрья гэж. Язгууртан хүн байсан учраас их хөрөнгөтэй байсан. Бүгдийг өргөсөн байна. Йохан Веслитэй учирч уулзаж тэгээд хамтдаа дэлхийн сайн мэдээний төлөө өөрийнхөө бүх зүйлийг зориулсан. Зинзендорп
Тэгээд үлдсэн амьдралдаа үнэхээр эзний төлөө, сайн мэдээний төлөө амьдарч байгаад явсан. Бид бас тэгэх ёстой, тийм ээ? Өчүүхэн хүч боловч биднийг аварсан эзний төлөө амьдрах хэрэгтэй. Өнөөдөр хэлэх үг олон байгаач дараа үргэлжлүүлье. Тэгээд бас одоо ойрох дорнодод дайн нэлийн ширүүсэж байна. Цаашдаа юу болохыг мэдэхгүй нэ. Зарим хүн дэлхийн 3 дугаар дайн эхэлж байгаа юм биш үү гэж санаа зовж байгаа. Энэ удаа эхлэхгүй. Ямар санаа зорилгоор хэлж ийн гэж юу? Би улс төрч биш шүү дээ. Библиэлд төгсгөлийн дайн бол тусдаа байгаа. Энэ бол зүгээр л нэг трейлер бахна. Трейлер. Киноны трейлер үздэг хүмүүс байдаг тийм ээ? Тэрмээр байна. Гэхдээ дараа нэг дэлгэрэнгүй сайн хэлье. Гэхдээ тэгвэл энэ трейлер юм бол жинхэнэ төгсгөлийн үйл явдал нь хизээ болох вэ? Магадгүй биднийг энэ дэлхий дээр амьд байхад болох байхаа. Хол биш. Өнөөдөр ч болтугай эзэн ирэх боломжтой. Эзэн дахин ирэхийн өмнөх шинж тэмдэг байна. Төгсгөлийн дан хэн нэгэн ялж ялагдах дайн биш. Бурхан ертөнцийг шүүх дайн учраас бүгд өөх дайн бахна. Энэ хэдэн хоногийн турш одоо ойрох дорнодод 3000 давсан хүн өгсөн гэж байгаа. Төгсгөлийн дайнаар бол бүгд өөхөх болно. За тэр өдөр бидний өмнө ойрхон байна. Тэр өдөр болохоос өмнө Есүс агаар мандал дахин ирэх учраас эзэнтэй уулзах бэлтгэлээ хийж бид аврагдсан хүний хувьд зохистой амьдрах хэрэгтэй залбирцгаая. Инэрэнгүй бидний бурхан аав минь эзэн та бидний төлөө үхэж урсгасан үнэтэй цусаараа бидний гимнүглийг мөнхөд угааж өгсөнд итгэж талархаж байна. Биднийг бурханы ариун хүүхэд болгон хүлээн авч мөнхийн бурханы хаанчлалд орох сүр жавхлант найдварыг өгсөн эзэн минь баярлалаа. Одоо бид бүхэн үлдсэн амьдралдаа зөвхөн бурхан таны хүсэл ба алдрын төлөө эзний төлөө л байгаа гэдэгт итгэж байна. Бидний дунд өөрийнхөө төлөө амьдардаг хүн байхгүй, өөрийнхөө төлөө өгдөг хүн байхгүй, амьдарсан ч өгсөн ч эзний төлөө бүх зүйлийг бурхан таны алдрын төлөө хийхэд та биднийг захирч удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.